Дараагийн мэдээ. Үндсэн хуульд зааснаар өндөр буюу стратегийн ордын өгөөжийн 60%-ийг иргэдэд хүртээх анхны хэлэлцээрт засгийн газар уул уурхайн компаниудтай гар үсэг зурлаа. Өгөөжийг шууд бэлхнээр бус үндэсний баялагын сангийн хуримтлалын тогтолцоогоор төвлөрүүлж ирээдүйд иргэдэд хүртээхээр төлөвлөжээ. За мөн засгийн газар энэхүү хэлэлцээрийн тогтоолын төслөө улсын хурлын хаврын чуулганаар өргөн барих юм. Хэрэв улсын хурл тогтоолын төслийг дэмжиж батлвал нэг жилдээ хичнээн төгрөгийг иргэдэд баялагын өгөөж болгон хуваарлах зэрэг нарийн тооцоолол томьёоллоо талууд эцэслэж тодорхойлгоно. Засгийн газар компаниудын төлөөллийн 10 удаагийн уулзалтын дүнд байгуулсан хэлцээр нь үндсэндээ 2 суурь зарчим тулгуурлажээ. Эхнийх нь үндсэн хууль заасан байгалийн баялагын өгөөжийн дийлэнх нь ард иргэдэд очих ёстой гэдэг зарчмыг дэмжсэн. Хоёрдугаарт өгөөжийн 60%-ийг иргэдэд хүртээх замаар баялагын сангийн хуримтлалыг аривжуулна гэж засгийн газар тооцжээ. За энэ нь 2030 он гэхэд иргэдийн дансанд нэг хүнд дунджаар 10 сая төгрөгийн хуримтлалтай болж чадна гэжээ. За олон улсын туршлагаас харахад төр өөрөө ордод эзэмшилтэй байж хувийн хөвшилтэд өрсөлдөх нь үр ашиг багтай эрсдэлтэй байна. Жишээлбэл Норвеги, Австрали зэрэг улсад стратегийн ордод хувийн хөвшил олборлолт хийдэг боловч төрийн оролцоо зөвхөн зохицуулалт, лиценз, татвар, ноогдол ашиг, хяналтын механизмд нь төвлөрдөг. Энэ нь төр хувийн хөвшилтэд өрсөлдөх шаардлагагүй харин ил тод шударга зохицуулалт бий болгох эрсдэл хуваарлах чиглэлд анхаардаг юм байна. Засгийн газраас үндэсний баялагын сангийн Монголиад бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар ашигт малтмлын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Тэрний хэдэн хувь нэрээдүйн санд, хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд одоо энэ хэдийг төлж байгаа. Тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Ингээ иргэд маань яг дансандаа хөндлөгдсөн мөнгөийг бодиттой мэдэрдэг болгоно. 2030 оноос тийм хуримтлалын сангийн өгөөж хүртэж байгаа өнөөдөр бид 2 жилийн хугацаанд 175 сая төгрөгтэй байна. Эрүүл мэнд, боловсрол, орон сууцныхаа тийм ипотекийн зээлэн зарцуулахад 175 сая. Үүнийг л бид нар яаж ахиу болгох уу гэдэг дээр одоо эхний алхам хийгдэж байна. Үүн дээрээ тулгуурлаад дараагийн алхмууд хийгдэн 2030 он гэхэд иргэдээ болж игэл нэг дансандаа 10 сая төгрөгтэй болгочих юмсан гэдэг ийм л одоо бодлого барьж Монгол Улсын ерөнхий сайд зандаж ажиллаж байгаа. Монгол Улсын ерөнхий сайд. Гэхдээ компаниуд баялагын өгөөжийн 60%-аас дээш болон доош харсан тохиолдолд тохируулга хийх журамд хуульд тодорхой тусгагдаагүй нь удирдлагын ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байна. За үндэсний баялагын сангийн хувьд улс төрчлөлтөөс ангид мэргэжлийн менежменттэй байх нь хамгийн чухал. Норвеги улсын баялагын сангийн жишгт хөрөнгө оруулалт, тайлагнал, ил тод байдал тулгуурласан улс төрийн шууд оролцоог хязгаарласан. За Монголоос үндэсний баялагын сангийн хөрөнгийг урт хугацаанд доктортой хуримтлуулах, иргэдэд шууд хүртээх зарчмыг баталгаажуулахын тулд ижил зарчмыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Учир нь уул уурхайн салбарт улс төрчлөлт их байх тусам бүтээн байгуулалт удааширч нийгмийн өгөөж буурсаар ирсэн юм а. Уулахыг тойрсон энэ хэрүүлийг бид бас цэг тавья гэж бодсон юм. Тэр утгаараа бид нар жоохон манлайж энэ хэдийгээр одоо бид нар өмнө нь одоо төрийн эзэмшлийн 96% өгсөн ч гэсэн бид нар одоо энийг бас дэмжиж энэ одоо дахид одоо өнгөрсөн энэ түүхээс бид нар сургамж авлаа штэ. Одоо төлж байгаа ингээд татвар хураамжууд дээр одоо тусдаа одоо амнат тусгай одоо татвар авна л гэсэн үг л дээ. Та мэдээж хилцээ ихтэй тооцоолыг хийсэн л ахал. Гэхдээ одоо тэгэл энэ засгийн газрын бүхэл бүтэн аппарат байгаа. Тэгээ манайхан байгаа. Тэгээ ерөнхий ингээд яг томьёогоо тогтчвол амар штэ. Энэ төсөвт орж байгаа энэ баялагын санд орж байгаа мөнгө нь яаж зарцуулагддаг гэдэг нь бол улс төрчдийн тухайн одоо шийдвэр болчиход байгаа штэ. Тэдэрт хяналт тавьж чадах нь одоо энэ арчсан нийгэмд бол сонгогчд иргэд өөрсдөө л байхгүй. Төр одоо зохицуулагчийнхаа, татвар хураагчийнхаа, орлого бүрдүүлэгчийнхаа ажлыг сайн хийгээд аж ахуйн нэгжүүд нь хөрөнгө оруулагч нар нь одоо энэ орлогыг бүрдүүлэх ажлаа хийх хэрэгтэй. Өнөөдөр хүртэл энэ уулархан салбар бол саяны хэлдгээр улсын татварт одоо баг өнөөдрийн түвшинд бол ингээд баг 10 их найд төгрөгийн орлогыг бүрдүүлж өгөөл явж байгаа байхгүй юу? Давчхандаа өнөөдрийн хэлцээнд засгийн газар хувийн хөвшил иргэдийн эрх ашигыг тэнцвэржүүлэх алхам боллоо. Харин цаашид стратегийн болон үүсмэл 16 орд дээр хилцлийг өргөжүүлнэ. Өгөөжийн 60%-аас дээш доош гарсан тохиолдлыг хуульд тодорхой тусгах, үндэсний баялагын сангийн менежментийг улс төрөөс ангид байлгах, ил тод тайлагнах, хяналтыг баталгаажуулах гэсэн 3 гол зарчмыг хэрэгжүүлэх нь иргэдэд байгалийн баялагын өгөөжийг жинхэнэ утгаар нь хүргэх түлхүүр нь болж чадах юм а.